Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Даны өрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Сайн байцгаана уу үзэгчдээ. Миний мэдих цорын ганцхан үзэгсэлэн бол эрүүл мэнд гэсэн сайхан үг байдаг. Эрүүл хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж бусдад эерэг энергийг түгээж өгдөг гэдэгтээ үзэгч таач гэсэн санал нийлэх үзье. Тиймээс таны эрүүл мэндийн боловсрал мэдлэг мэдээллийг олгож байдаг эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаартаа бид тархин цус сарах өвчний талаар байгаа. Тархин цус сарах өвчин нь болохоор тархин цус алдагдах, артерийн цус сагарах, артерийн цус бөглөрөх тийм хоёр үндсэн шалтгаан байдаг. Нэмэх 26 градустай байдаг учраас турах гэж хүмүүс бол ирдэг. Усан цэвэрлэгт бас уушигч гэсэн аюул цэвэрлэгддэг юм шиг байна шүү дээ. Өсвөр насны ханд голчлон тохиолддог насны онцлог буюу арьс батгах өвчнийг хэрхэн эмчлэх талаар мэдээлэл хүргэхээр бэлдсэн байгаа юм шүү. Ингээд нэвтрүүлэгтэйгээ үргэлжлүүлэн хамтаагаарай. Олдхуяа бэрх хүний төрөл, эвдэрхүүе хялбар хүний бий. Эрхэм үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн ярилцлагын болон эхлэж байна. Бид энэ удаагийн дугаартаа Монгол Мед нэгдсэн эмнэлгийн уламжлал сэргийн засах эмч зохицохныг урьж оролцуулаад байна. Танд өнөөдөр мэндийг хүргэе. Сайн байна уу өглөөний мэнд. Тэгэхээр бид нэр өнөөдөр ярилцах сэдэв бол тархин цус сарах өвчний талаар байгаа. Тэгэхээр тархин цус сарах гэдэг ойлголтын талаар та эхлээд үзэгчдэд танилцуулахгүй юу? За. Тархин цус сарах гэдэг өвчин нь болохоор одоо тархин цус алдагдах, артерийн цус сагарах, артерийн цус бөглөрөх тийм хоёр үндсэн шалтгаантай байдаг. Одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо тэрний аав, ээж, ах нэг чинь цус харагдсан байна. Хөл гарын сайд мдэггүй болсон байна гэж ярьдаг. За үнэхээр тэгж одоо цус харваад байт юм уу гэдэг нь үгүй ээ. Одоо цус харах гэдэг нь яагаад тэгж нэрлсэн бэ гэхээр яг сум харж байгаа мэт. Огцсон өвчтэй өвдөж тэгээд хамаагүй би эмдээг болохыг хэлж байгаа юм л да. Тэгээд цус харуултын дотор хоёр ангилдаг гэж хэлсэн шүү дээ сая. Артерийн цус бөглөрөх, тархиндах, нөөд дотор цус одоо хагарч аневризм буюу тархин дотор бүлэн үүсэх. Зүрхний хэм алдах өвчнөөс одоо үүсдэг. Нэг нь тэр нь яадаг вэ гэхээр одоо зүрхний тоцгорын хэсэгт үүссэн бүлэн одоо хүзүүний артерийн цусаар дамжиж тархинд очих цусыг бөглснөөс үүсдэг. Нөгөөдөөгөр тархины артерийн цуснд шохоожиж хан зузаарч тэгээд цааш явах цус нь бөглөрснөөс болж үүснэ. За гурав дахь нь ихээр тамхи тавтаас болж үүсдэг. Тамхи тавтаас хүний одоо хүзүүний артерийн цус шохоожиж нарийсаж цаашлаад болмаар одоо тархинд очих одоо эрдэс бод цусан хангамжийг бөглөж өгсөн. Цус нарийсах харуултаж байгаа маа. Тархин цус харсан холбоотой харуулт нь болохоор артерийн дард байнга их явдаг, тэрэндээ эмчилгээ хийдэг. Улмаар тархины судас одоо артерийн судас нь өргөсөж тэлсэн. Тэр үед гинт дахиж артерийн дард ихсэж тэр судас хагарснаас болж тархинд бүлэн цус алдаж бүлэн үсэх. Тэгээд цаашлаад тэр үүссэн бүлэн тархины эд эцгийг доош нь дарж улам мдэггүй жуулах тийм эрсдэлтэй хоёр баамаа. Тэгэхээр одоо тархинд цус харахад нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд нь юу гэдэг юм болоо? Жишээлбэл одоо амьдралын буруу хэм маяг байна уу, хоолт байна уу? Одоо та түрүүн бас хэллээ, тамхи татах нь болоос нэлээд их эрсдлийг нэмэгдүүлдэг юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр өөр бас бусад хүчин зүйлсүүдийг хуваалцахгүй юм. Тийм ээ. За амьдралын хэм маяг одоо хувийн өөрийн хөдөлгөөнгүй байдал, залах уурал, тарга завт, өдөр тутмын ажлын стресс, нерв, амьдралын стресс, нерв. За тэгээд идэж хоол хүнсийнх нь одоо өөх тос. Тэрнээс тэгээд сахар буюу чихрийн шижин, тамхи таталт. Тэгээд артерийн даралт нь одоо байнга ихсдэг. Тэрийг анхаардгүй. Тэрнээс болно. Бас бөөрийн өргөслөөс болж артерийн хоёр дахь даралт одоо ихсэж бас цус артерийн даралт ихсэх өвчин болно. Тэгвэл артерийн даралт ихсэх өвчин гэдэг маань бас яг юунаас болоод идэх юм болоо? Хэд ангилж үздэг юм болоо? За артерийн даралт ихсэх өвчнийг ер нь үндсэндээ бие даасан бас хоёр дахь ч гэсэн гэж хоёр угааж үздэг юм аа. Эхнийх нь бие даасан гэдэг нь болохоор зүрхний хэм алдагдах тайлгсан өвчнөөс хамаарна. Хоёр дахь нь болохоор одоо бөөрийн дээд булчирхаан өргөслөөс болж амарч байгаа, үүсэж байгаа. Ер нь Монголд л энэ одоо тархин цус сарах өвчин гэж яригадаад байдаг юм уу? Гадны улс орнуудад жишээлбэл энэ өвчнөр өвдсөн хүмүүс хэр их байдаг юм болоо? Дэлхийд дээр жилд 15-аас 17 сая хүн цус харах өвчнөр өвчлөдөг.
За Монголын хувьд болох юм бол 100,000 хүн тутмын за 300 хүн нэр нь байнга өвчтөж идэг. 300-аас 400 хүн. За тэрний тэгж ярихаар одоо 10 тутмын 3 нь одоо цус харвсан өвчтөний 10 тутмын 3 нь одоо буцаж идэрдэг. Үлдсэн 3 нь дахир дутуу болдог. Үлдсэн 3 нь ер нь тэгээд нас барж нэг суу ялгалтай байна л да. Тэгэхээр энэ цус харуулт өвчнөд ер нь насны одоо хэмжээ ч юм уу нөлөөлдөг болов. Манайхан бас цус харуулт өвчин удамшдаг гэж яриад байдаг л да. Энэ дээр бас яг та мэрэгжлийн үеийн хувьд хариулт өгөхгүй. За цус харуулт нь өмнө нь бол 50-аас дээш наснд идэвхтэй тохиолддог байсан. Одоо л их залуучж байна гэдэг байгаа тийм. 50-аас дээш наснд 10 жил дотор одоо цус харуулах магадлал 2 дахин ихсэж байна. Тийм байсан. Тэгэхээр одоо бол 15-аас 45 насны хооронд их цус харуулж байна. Зарим хүүхдүүд төрөлхийн цус харуултаа төрж байна. Одоо энэ байгалийн цаг уурын таагүй нөхцөл утаа одоо хүнсний аюулгүй байдлаас ирнэх хамаарч байна л да. Хүүхэд өрхөд төрөлхийн цус харуултаа төрнө гэдэг. Тэрийг зарим нь удамшдаг гэж ярьдаг. Одоо би болохоор энэ нэг саналд нийлэхгүй байгаа. Анагаах ухаанд энэ нотогддог байгаа зүйлтэй. Тэгэхээр одоо энэ цус харуулт өвчнөөс ерөнхийдөө урьдчилан сэргийлнэ гэсэн арга хэмжээнүүд нь юу гэдэг юм бол урьдчилан сэргийлж мэдээж болох байх л та. За урьдчилан сэргийлэхэд одоо амьдралын хэм маягийг өөрчлөх, спортоор хичээллэх, хэрэгэд харган бол турах, тамхи татдаг бол тамхиныхаа хэрэглээг багасгах, арх хэрэглэдэг бол архиныхаа хэрэглээг багасгах. За сахарын шижийн өвчнөхийн эмчилгээ сайн хийх, артерийн даралт ихсэх өвчнөд бол тэрнийхээ эмчилгээг цаг тухай бүртэн эмчийн заавраар сайн хийх. Тийм л байна да. Тархинд цус харуултаас одоо шинж тэмдгүүд нь яаж илэрдэг юм бол жишээлбэл гэртээ байгаад ганцаараа ч юм уу цус харуулсан нөхцөлд одоо ямар арга хэмжээ авах вэ? Эсвэл эргэн тойрныхан байгаа хүмүүс нь хажууд хүн цус харуулчлаа гэхэд ямар арга хэмжээ анхны тусламжийг үзүүлэх ёстой бол? За цус харуулах өвчин гэдэг нь бол за хажууд дэрд хүнд бол тэр бол мэдэгддэг. Ер нь өөрт нь мэдэгдэнэ. Толгой нь урд нь өвдөж байгаагаар их хүчтэй өвдөнө. Хатгаж өвдөнө. Одоо янгнаж өвдөнө. Тэгээд толгой дайвалсан, дотор муухаарна. Заримдаа ухаан алдаж унана. За нүүр амд дайдын, мэдээ алдна, гар хөлөндөө одоо мэдээ алдаж, мэдээгүй болох. Тиймэрхүү шин симптомууд ирдэг дээ. Манайхан бас амд амжаа ярьдаг л да тархинд цус харуулсан нөхцөлд тэр даруйд нь одоо 100 г арх уулгахад зүгээр гэдэг ч юм эсвэл аспирин уулгах хэрэгтэй гэдэг ч юм ийм амд амжсан яриануд байдаг. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ? Ер нь үнэхээр үний юм болов арх уул одоо анхны тусламжийг үзүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болох уу? Зарим хүмүүс тэгдэг л дээ. Одоо цус харуулж яхад нь арх уулгачаар одоо идэрсэн, зүгээр болсон, гайг болсон гэж ярьдаг. За яг энийг болохоор би хоёр үндэстэй ярина л да. За нэг нь болохоор би одоо яг дард ихсэн дотор мухаард эйгүүлж ирж явах үед нь за 100 г юм уу за 100 г-аа байли 20 г 30 г уус үед судас тэлдэг гэж ярьдаг шүү дээ. Судас тэлээд ирэхэд тэр одоо судасны бүгдэрлийн харуулт болох юунаас сэргийлж нэг удаа гэж хамгаалж байгаа. Гэтэ тэр энэ бол ерөөсөө эрүүл мэндийн байгууллагаар нотогдоогүй юм байна. За яг азар залуур одоо бас бусны ганц хоёр хүн гэж тэрнээс бултарсан хүн байдаг. Тархинд цус нэг харавчлаа гэхэд дахиад одоо хоёр дахь харавчлаа гэж бас хүмүүс ярьдаг. Тэгэхээр нэг харавсан хүн бол бас хоёр ч удаа харавах эрсдэл бас байдгийм байх гэж ойлгож болох уу? Тийм болно. За нэг харавсан тэр хүн яагаад харавсан бэ? Тэр өмнө артерийн даралтай байсан уу? Тэр одоо би түрүүн хэлсэн шүү дээ. Янз бүрийн тийм өвчнүүд өгдөг. Тэрийг одоо үүсгэх хамгийн гол нь одоо хүнд суураар нэмжлэх бас шаардлагатай юм байна. Тий. За тэгээд энэ хоёр тоо давтан дахина гэж ярьдаг. Тэр нь болохоор дахиж одоо хүнийг харуулсан уур стресс нь хүрж нервтэх, одоо зүрхэнд ачааллах, тархинд ачааллах, артерийн даралтай өөрөө ихсэх. Тиймэрхүү юмнаас олж дахиж харуулт тусдаг. Тархинд тал цус харуулчлаа, бүтэн цус харуулчлаа гэж яриад байдаг л та. Үнэхээр одоо таллаж харваад идэх юм уу, бүтэн харваад идэх юм уу? Анагаах ухаанд, шинжлэх ухаанд нь одоо энийг нь яаж тайлбарладаг юм бол? За яг бүтэн харвна гэсэн юм бол байдгүй юм. Тал харвдаг. Хүний тархинд тал цус харвдаг. За одоо би тайлбарч өгье л доо. За баруун талд цус харууллаа гэхэд зүүн талын гар хөл мөдөг болно.
Зүүн талд эсрэг тал нь юм байна. тийм эсрэг тал сөөжж одоо мэдээг болдог байхгүй харахад. За тэгээд одоо тархины урд хэсгээр цус харлаа төв одоо урд төв хэсгээрээ харлаа гэхэд хэл яриа муудах яриа ойлгох юм ойлгохоо болох тиймэрхүү юм шийдэлтэй өдрөндөө. Тэгэхээр тархинд цус харуулт гэдэг энэ өвчин маань одоо ихээр эмчлэгддэг өвчин бол та түрүүн бас хэллээ 10 хүндэтмийн 3 нь бол эмчлэгдэх боломжтой. Үлдсэн 3 нь бол одоо саажилттай болоод үлддэг ч юм уу. Ийм байдаг гэж. Тэгэхээр ер нь эмчлэг практик дээр харахад ер нь эмчлэгдэх боломж нь хэрэг юм бол. За цус харуулт нь бол эхний шатандаа бол хүн одоо тухайн өвчтөд өөрөө цус харлаа гэдэг мэдсэн тохиолдолд эхний 3-аас 4 цагийн хооронд дотор дөрөв тусламж дуудах. Харьяа дүүргийн эмчтэй хандах, мэрэгчлийн эмчтэй хандах шүү дээ. Тэгээд тэгсэн тохиолдолд одоо цус бүглэрсэн харуултны үед бол бүлээн хайлуулах эмчтэй байдаг. Тэр нь одоо улсын 3 дугаар эмнэлэг дээр хийгдэж байгаа. Харуултын тасагт хийж байгаа. За хэрвээ цус хагарснаас болж одоо цус харуулсан тохиолдолд цус харуултын тэр одоо 3 дугаар эмнэлэг дээр одоо тэр цусыг соруулах тийм эмчтэй хийж байгаа. Цус харуулт өвчнөд одоо анхны тусалцааг яаж үзүүлэх ёстой юм болоо? За цус харуулт өвчнөд за цус харуулсан гэж одоо мэдсэн тохиолдолд одоо хажуудах дээрх хүн тэр хүнийг босгохгүй хөдөлгөөнгүй байх. Юм идэж уулахгүй байх. Янз бүрийн хамаагүй дээр ийм тарай хэрэглэхгүй байх, аспирин уулгахгүй байх. За тэр арх хамаагүй бас уулгаж болохгүй. За тэгээд 50 хэвтүүлнэ. Одоо түрүүн тусламж яралтай дуудаа шүү дээ. Тэр үрдээ түрүүн тусламжийг хүлээж авах зурдаа 50 хэвтүүлнэ. Гэхдээ экстеншн харж хэвтүүлэхгүй. Хажуугаар нь юм уу эсвэл жоохон хазгаад хэвтүүлэх. Учир нь юу гэхээр цус харуулсан хүний одоо тэр залгих рефлекс алдагддаг байхгүй. Тэ одоо рефлекс алдагдсан. Хамаагүй юм уулгата юм идүүлээ гэхэд шууд залгихгүй буруу хоолоор орох уу одоо уушгинд очиж тэнд одоо өргөсөл төвч бас үүсэх магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр одоо анхны тусламжийг маш яаралтай зөв одоо үзүүлэх нь бол тухайн хүнийг бас гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой байх нь тийм ээ. Тэгэхээр одоо нэгэнт одоо цус харавчлаа тухайн хүн маань хэвтэрт орчлоо хөдөлгөөний саажилттай болчлоо гэсэн нөхцөлд асаргаа маш чухал ахаа гэж бодож байна. Тэгэхээр гэрээр асарж байгаа нөхцөлд асарж байгаа хүн юуг анхаарах хэрэгтэй гэдэг юм болоо манайхан бас ярьдаг удаан хэвтэрт одоо байгаад тахлаар нуруунд цоорлоо гэд янз бүрийн хүндрэлүүд үүсгэлтэй энээс яаж урьдчилан сэргийлэх боломжтой вэ? Асраа сувлаа бүрэн сайн хийх хэрэгтэй. Одоо дээш байнга харж хөвтөн өдөө өргөжтэй хүмүүс. Тэгээд одоо хүний өөрийн хөлсний биеэс байнга ядарч байгаа шүү дээ. Тэрнээс хөлсөөс оож арьсан цоорох, түлэгдэх, сүүж, нуруун тиймэрхүү эрсдлүүд их гардаг. Бас биеийн тосыг арчиж байх, одоо даад хоол ундаа идэхэд цаагаа уухт нь, эмээ уухт нь маш их арчлах хэрэгтэй. Тэр хүн доошоо шингэнээ алдна. Өтгнээ алдна өөрийн мэдрэлгүй тэр болгоны сайн арч сэвэлж байгаа. Угаасаа гэр бүлээс их анхаарал татах шаардлагатай да. За тэгэхээр өвчтнийг одоо асар сувилж байгаа хүний асаргаа сувилгаа хэдий сайн байлаа ч гэсэн тухайн өвчтөн маань өөрөө сэтгэл зүгээрээ биеэрээ одоо тэр өвчнөөс тэмцэхгүй бол мэдээж үр дүндээс хүрэхэд учир дутагдaltaй. Тэгэхээр тухайн өвчтний сэтгэл зүй тэр хүнийг одоо өөрөө босноо чаднаа эдгнэ гэдэг итгэл найдвар их чухал болоо энэ өвчин дээр тийм ээ. Тийм ээ. Одоо өвчтөн өөрөө гол нь их хичээх хэрэгтэй. Одоо сэргэн засах хэмжлэгээ. Одоо тэр сэргэн засах хэмжээ хийсэн заасан болгоныг яг өөрөө хийх хэрэгтэй. Адагдаад одоо хөдөлгөөн засахын босч алах ингэж яв. Энэ суу гэдэг одоо өөрөө хөдөлгөдөг те гараа хөдөлдөг. Багаар мэдээж одоо жоохон тэр дасгал хөдөлгөөнүүдийг хийж хөвшиж эхлэх байх л та тийм ээ. Өвчтний сэтгэл зүй мэдээж хүнд хэцүү байна. Нэг өглөө сэрэгтэн нэг унтаад ухаалдаад унтаа сэрэгтэн толгой нь маш их өвчтөй өвдөн. Нүур амаа мэдрэхгүй байна, гар хөлөө мэдрэхгүй байна. Тэр хүний сэтгэл зүйд маш их одоо цочрол өгнө. Тухайн юмнаас уурлна, гомдно, уйлна, ашгарна. Адагдаад цаашлаад таньдаг байсан хүнээ тань гайвуулдаг. Тиймэрхүү өөрчлөлтүүд их гардаг. Тийм болохоор одоо өвчтөн өөрөө бас тэрэнд их хичээнгүй байх хэрэгтэй, их тайван байх хэрэгтэй болно. Өвчнийг одоо ялан дийлж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй тийм ээ. Цус харуулт өвчнөд одоо ямар төрлийн эмчилгээ нь илүү үр дүнтэй зохимжтой гэдэг юм бол манайхан бол одоо ардын уламжлалт тал руугаа явсан илүү дээр эдгаа гэж ярьдаг л да. Уламжлалтын эмчилгээнд Европын эмчилгээг хостуудад явуулах зүгээр байдаг.
Европ эмчилгээнд одоо бүлээн ажиллах эмчилгээ, артерийн дараад та байнга буулах эмчилгээ. Ийм тариагаа ууж хэрэглэх те. Давхар сэргэн засахаар уламжлалтаар явал хөдөлгөөн засал, сэтгэл санааны засал. Тэгээд хажуугаар нь зүү төөнөрийн засал эмчилгээ. Тэр болгон ер нь их ашигтай тустай болдог л доо. Тэгээд одоо цус авсанаас хойш 3-7 хоногийн дараа одоо хурц үед дууссан байгаа шүү дээ. Хурц үед дууссаны дараагаар уламжлалт эмчилгээ хийхэд ер нь их дата байдаг л доо. Та бол өөрөө бас ардын уламжлалтын эмч байгаа. Тэгэхээр яг энэ төрлийн өвчтөе хүмүүст ямар эмчилгээнүүд хийгддэг юм бол? Манай Монгол мэд эмнэлэг одоогоор уламжлалт эмчилгээг Европ эмнэлэгтэй хасуулан үзүүлж байгаа. За уламжлалт эмчилгээ талаас болохоор цахилгаан зүй тавих. Одоо мэдээлэлсэн сайдсан одоо булчин эргэнтэнд тийм цахилгаан сэрэл өдөөх тийм эмчилгээ, барай засны эмчилгээ, хэл засны эмчилгээ, сэтгэл санааны засны эмчилгээ бүгдийг хийж байгаа. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн удаагийн ярилцлагын болны зочноор Монгол Мэд нэгдсэн эмнэлгийн уламжлалт сэргээн засах эмч цогцсойх оролцлоод тэр өнөөдөр урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За харин нэвтрүүлгийн маань үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Үзэгчид маань нэвтрүүлэгтэйгээ хамтаарай. Таны өнөөдөр эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтын тань баталгаа үндэс суруулна. Таны эрүүл мэндийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би дэдүүчин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хэл ярианы зөв хөвчтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлтэй учраас жүжиглэх авиасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтыг төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд авчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би дэдүүчин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хэл ярианы зөв хөвчтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлтэй учраас жүжиглэх авиасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтыг төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд авчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Та бидний хязгаарны танил Аз Мол дэлгүүр нь эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ илүү артис Shangri-La Mall-ын 2 дугаар давхарт Аз үндэс салбарыг шинээр нээлээ. Шинэ брэндүүд шинэ өнгө төрхтэйгээр үйлчлүүлэгчтэй хүрч чадсандаа бид бүхэн баяртай байна. Манай дэлгүүрийн Shangri-La Mall дахь салбарт 2017 оны улирал болгоны тренд болж буй I'm Kids, I'm Baby, Menati, Baby Product, Babaluna брендийн хөнгөн дэгжих хүүхдийн хувцснууд ирснээс гадна Hoppa Bitriti, Combi, Kiko, Sea Baby, Fisher Price брэндүүдийн хүүхдийн орд тэрэг, хүүхдийн бүү байлгч ширээ сандал, машины суудал гэх мэт бяцхан үрсэд хэрэгтэй бүхэн манай Аз үндэс салбар дээр ирсэн байгааг дуулгах гээд таатай байна. Танд аз амжилтыг хүсье. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой.
Би ирээдүйд дуучин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Дэрийн сургуулийн төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Миний биеийн сургуулийн төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хилээрээ зөв хөвшилтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлтэй учраас жүжиглэх авиасаа нэм хөгжүүлэхээр энэ сургуулийн төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд багчууд та бүхнийг манай сургуулийн төв хүлээж байна. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Таны эрүүл мэнд таны гарт. Эрүүл амьдрал нэвтрүүлэгтэй хамтаа үзэгч та бүхэнд алхал илэрхийлье. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлгийн эрүүл бие булангаар бид эсэн спортын талаарх мэдээллийг мэрэгжлийн багшаас нь хичээл заан үргэлжлүүлэх хүргэж байгаа. Тэгэхээр энэ болонтойгоо хамт байгаарай. Харин үзэгч та бүхэнд зөвлөхөд хэрвээ та бүх эрүүл мэндэд анхаардаг бол өдөр бүр цэвэр агаарт 30 минут дор хаяж алхаж байх нь таны эрүүл мэндэд сайн байх ач холбогдолтойг санаж энэхүү дүрмийг дагаж мөрдөрэй гэж зөвлөж байгаа юм шүү. Турах хүсэлтэй хүмүүсийн дунд ихэвчлэн хэрхэн хурдан хугацаанд турах вэ гэдэг асуулт гардаг. Усан цэлэх нь хамгийн их калори шатаадаг турах шилдэг аргуудын нэг нь. Хүн хэрэг калори шатааж байгаагаас хамаарч турах процесс явагддагаас гадна дасгал хөдөлгөөн бүр өөр өөрийн гэсэн нөлөөлөлтэй калори шатаах хэмжээтэй байдаг байна. Хүн нэг цаг усан цэлэхэд 400-аас 900 калори шатааж биеийн бүх булчингуй зэрэг ажиллаж байдаг онцлогтой учраас 7 хоногт 1 кг хүртэл жин хаях боломжтой байдаг байна. Нэмэх 26 градустай байдаг учраас турах гэж хүмүүс бол ирдэг. Сэл зурхаас гадна. Усанд ингээд бол 26 градусын усанд хүний бие чинь 36 градус. Энэ хоёр хооронд бол 10 градусын зөрүүгээр 12 удаа орохдод бараг 5-аас 6 хэр зүгээр хар хаандаа бол хүн жингээ хайдаг. За тэгээд одоо бассейнд угнаасаа сэлснээр бол одоо фитнес явж байгаа шиг одоо янз бүрийн одоо аэробик хийдэг шиг маш их хүч орохгүй тайван ингээд сэлээд явах тэр 12 цагта хүн бол жингээ хайдгаараа маш их онцлогтой юм да. Нэг цаг усан цэлэхэд эрэгтэй хүн 840 калори, эмэгтэй хүн 750 калори шатааж суларсан арьсаа чангалах давуу талтай. Мөн усанд сайн сэлж чаддгүй хүмүүс тохиромжтой нь усны аэробик. Усны аэробикийг хийснээр цагт 200-аас 400 калори шатаадаг байна. Хөгшин залуу бүлтгүү бүгд л бассейнээр явал ер нь эрүүл мэндэд нь ч гэсэн одоо энэ агаарын тохиолдлыг яриад энэ усан цэлэхэд бас уушиг ч гэсэн аюулгүй цэвэрлэгддэг юм шиг надад санагдаад байна шүү дээ. Хүний биед байгаа бүхэл эд одоо юу вэ? Булчин шүнс бүх юм гоё жигд хөгжиж өгөх юм шиг надад санагдав. Зарим хүмүүс чинь фитнесээр яваад байна. Энэ та хэрэглээл байна. Нэг л газар тэр нь үйлчлэгэл дараа сард ч юм уу эргэл чим гэдэг ч юм уу янз бүрийн асуудал болдог. Энэ их тийм байхгүй. Усан бассейныг бие л ер нь хайж чадахгүй байх гэж боддог. Энэ усан цэлж ингээд явах урагшлах, давшлах энэ хөдөлгөөн хийснээр хүний биений эргэн тойронд урсж байгаа тэр ус бол хүний биед бол массаж болдог. Массаж болсноор хүн бол одоо усан цэлж яхад бол сэлээд турахад одоо 4-5 хил турлаа гэхэд хүн бол хүний арьс зохимжоор бол өвчин ихдэг. Тэгэхэд бол бассейн цэлж байгаа нь тэр сэлэлт бол хүний биеийн бүтэн биений массаж болдог учраас ерөөсөө өвчин ихгүй хүний биений одоо гидс гүзээ унжихгүйгээр чангарч турдгаараа бусад бүх туралтаас хамгийн чухал одоо туралт юм аа. Тийм учраас усанд ирж сэлээрээ, ороорой хамгийн сайхнаар одоо хүний нүүр хүртлээ маш их чангарч хөлбөр толгор болдго юм аа. Усан дулаан дамжуулах чанараараа агаараас илүү учраас Цельсийн нэмэх 26 градус дулаантай ус нь 15 минут байхад хүний биеийн биохимийн ажиллагаа эсрэгэн бодисын солилцоог нэмэгдүүлдэг тул хит таргалалтын эсрэг усан спорт нь хамгийн сайн дасгал эмчилгээ олдог. Та илүүдэл жиндээ санаа зовж байгаа бол элдв химийн найрлагатай бүтээгдэхүүн уухаасаа өмнө эрүүлэр турах аргыг сонгож усан спортоор хичээллээд үзэх хэрэгтэй.
зүйлсээр та эрүүл амьдрах чадна. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн зөвлөгөөний болон эхэлж байна. Тэгэхээр бид энэ удаад зуны эмэгтэйчүүд арьсгой заслын эмнэлгээс одоо батганы тухай зөвлөгөө үзэгчдэд хүргэх гэж байгаа маа. Тэгэхээр туул эмч бидэндээ хамтран ажиллаж байгаа. Өсвөр наснд ялангуяа нөгөө шилжилтийн насны онцлог гэд хүүхдүүд маань нэрлдэг батгашилт бай. Бас нүүрэн дээр их гарах хандлагатай байдаг. Тэгэхээр энэ тал дээр та ямар зөвлөгөө үзэгчдэд хүргэх вэ? За батга бол их олон шалтгаантай л да. Ер нь 12-оос 25 насны хамран одоо өршүүлдэг. Ер нь арьсны асуудлын дотор бол нэлээд дээгүүр баригддаг юм. Арьсны нэг тулгымцсан асуудал байна. Тэгээ ер нь бол сүүлийн үед охид хөвгүүдийн одоо бие махбодын хөгжлийн акселераци буюу хурц гэж ярьдаг. Тэр маань хэрт болсон төрөсөнтэй холбоотойгоор ер нь 10-11 настай охид хөвгүүний нүүрэн дээр хар утга гараад байгаа шүү. Ер нь эцэгчүүдийн хувьд бол насны онцлог гэд орхичдаг. За энэ насны онцлог гараад байгаа юм байна гэж тоохгүй орхичдаг. Гэтэл бол нөгөө юу маань газар аваад цаг хугацаа өнгөрөхөөр газар аваад хүндэрдэг. Ялангуяа сүүлийн үед бол одоо хүмүүс нийгмийн харилцаанд их орж байна. Ер нь хүнсний аюулгүй байдал одоо их алдагдж байна. Дээр нь орчин экологийн бохирдол мөн одоо энэ хүүхдүүд компьютертэй харьцаж штэ их олон цагаар сууж хядардаг. Энэ бүхэнтэй холбоотойгоор бас янз бүрийн эдэлүүлэгчний бактери ялангуяа дематикоз гэдэг арьсны шимэгч хорвоотой холбоотойгоор батга үүсэх явдал маш их гарч байна. Батга нь одоо олон янз байдаг гэж хэллээ штэ. Жишээлбэл одоо бидний жишээ явж байгаа энэ зурган дээр хүүхдэд маань ямар төрлийн батга гарсан байгаа эмчилгээний дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэгвэл улцын T-зон гэдэг дух цонх тийм ээ хамрын үзүүр уул цагсар хамрын шилжих нуглаа тийм ээ тэгээд биеийн одоо энэ цээрний урдсаг нурууны утгартай тусгардаг л да. Энэ тосны уучхан ярилдаг хэсгэр. За энэ хүүхдэр үл яг энэ арьсны нөхсөө одоо энэ хамрын хэсгэр ингэ тэлсэн байна. Хар цэгм комедон буюу батг гарсан байна тийм энэ илүүдэл тусандаа өгсөн эзэсэндээ бүглэрсэн агаартай эсэлтэд ингэ хар өнгөтэй болж байгаа. За энэ батганы хувьд бол жоохон өнгөс болон дунд суулттай арьсны их гүн хэсгийг хамраагүй өнгөн дунд хэсгийн хамарсан тийм идэлсэн батг байна тийм ээ. Зарим гүвдрүүтэй ихэнхдээ болгоолдоо идээд татсан батг байна. Энэ маань бохир орсон буюу идэлүүлэгчний үрснээс өөрөө оролцсноос юм уу хойдогч өргөндрээд ингэж гарч. Хэдэн удаагийн одоо эмчилгээ үйлчилгээний дараа хүүхдийн маань нүүр идэгсэн баг. Сая хүүхдүүд тархалтын зэрэг бол бас арцсан угаагүй тухны эсгэр илүү байна шүү дээ. За энэ эсгэр яг хоёр нь үрслийн эсрэг эмчилгээ, батганы сувгийн цэвэрлэгээ, за тэгээд акне лазер гэх шарлагын эмчилгээ, мөн одоо бетафил гэдэг ааха буюу жимсний хүртлээр одоо бас зөөлөж энэ батганы гарах сумыг дөт болгох тийм туслагч нарын олон эмчилгээнүүд мөн хүчилтөрөгчийн эмчилгээ гэж үсгэн. Тэр нь одоо доор нөгөө эдэлүүлэгчний бактериуч нь бас нөгөө агааргүй орчинд арьсны гүнд ингээд байждаг тосны юуны өсний үүдийн нэр тийм ээ. Тэгэхээр тэдний өвчлө хуржийг зогсоох тийм ээ. Тэгээд түрүүчийн одоо батганы эдээтэй батганууд бүгд одоо уус шимэгдээд эдгрээд эдгэрэлтийн шинж яг энэ эдээтэй батг маань яг эдгэрэлтийн шинж хоёр дахьчаар ингээд нэг жоохон толгоноо судаг л да. Тэгээд толгонд нь дараачийн шинж эмчилгээ гэж би MTC эмчилгээ, лазер эмчилгээ. За тэгээд толгой багасна, бүдгэрн тийм нөхцөлтэй ажиллана, арьсны өнгөнд их сайхан засардаг юм аа. Батг маань их дотор олон янзтай. Тэгэхээр тэр болгонд тохирсон юм бүтээгдэхүүнүүд энэ жишээлх юм бол энэ фитогормон гэдэг урмлын одоо гормон уусан эмэгтэйчүүдэд маань бас нөгөө цэвэршилттэй холбоотой мөн одоо залуу эмэгтэйчүүд сарын тэмдгийн алдагдал хямрал, өндөвчний өрсөлтэй холбоотойгоор гормоны алдагтай холбоотойгоор батг бас гардаг. Тэгээд тэрийг эмчлэхэд энэ бүтээгдэхүүн маань зориулагдана. Дараа нь хамамиос экстракт гэдэг хам шарилцгийн одоо 100% ханд байна. Энэ маань батг шахсны дараа бас арьсныг улайж, хавдаж, жоохон тийм зовиртой байдаг штэ. Хөөж улайдаг, хавгнадаг. Тэгээд тэрний батг шахсны дараа улайлт, зовир, үүдэлтийг дарж тайвшруулдаг юм бүтээгдэхүүн байна. За энэ витамин А байна. Ер нь тослог арьс чих зузаан нягтай юм арьс байдаг. Гуйжилт нь жоохон удаан тийм учраас гуйжилтын дүрхтэж өгөөд арьсны бүтцийг аятайхан хэвийн байдалд нь оруулж өгдөг. Гуйжилт шинжилтөнд дэмждэг витамин А нано партикл гэж байна. За мөн төрчлэн липосом концентрац плюс гэдэг батга өрөвсдөггүй мөртлөө нөгөө тос их шүүрэл, тос тааварсан тийм арьс байдаг штэ. Тийм арьсанд юусэн тосны шүүрлийг багасгадаг юм бүтээгдэхүүн байна. За энэ витамин B концентрац гэдэг энэ болохоор өрөвсөлттэй батган зэрүүлсэн батганы өрөвслийг дардаг. Өрөвслийн процессыг буруулах чухал оролттой юм бүтээгдэхүүнүүд байна. Хэрэг үзэгч та бүхэн арьсгой заслын зуны эмэгтэйчүүд эмнэлгийг зориулах юм бол өөрийн арьсаа тодорхойлуулаад тохирсон эмчилгээ үйлчлэгийг авах боломжтой юм байна.
Эрүүл амьдрал нэвтрүүлгийн туршид хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Харин нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт болон ямар мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа манай нэвтрүүлгийн Facebook хуудасаар ирүүлэх боломжтой. Нэвтрүүлгийн Facebook хуудас Эрүүл амьдрал ТV нэвтрүүлэг гэсэн хаягтай байгаа юм шүү. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баяр таа.